Өнөөдрийн бүтээлээрээ бүгдээрээ нугас хийх болно нөхдүүдээ. За тэгэхээр энэ жижигхэн цагаан цаас, жижигхэн хар цаас маань нүдийн нэгт хэрэглэх гэж багш нь ингэж авсан байгаа. Үндсэндээ л 2 өнгөөр тийм ээ. Шар, улбар шар. Улбар шараар нь бид нэр хөлийн хушуутай байна. Шараар нь яг нугасныхаа их биеийг хийх юм байгаа. За тэгээд мэдээж яг харандаа энэ үзгэн балны болохоор багш нь тагийг ашиглах гэж байгаа нүдэндээ жижиг учраас за тэгээд цав за юм 3 нэлээд ялгаатай хэмжээтэй дугуй одоо та нар багшийнхаа нэг хардаа. Тэгэхээр том маань бол нэлээд том зайтай тийм ээ. За тэгээд юу ах нь дундх нь ийм бага нь ийм байхаар ийм 3 дугуй хэлбэр гаргах зүйлсийг бас бэлдээрээ. За тэгээд эхлээд их бие хий. За нэгдүгээрт яах вэ гэхээр одоо хоолоо шахад тавьж агаад том дугуйгаа хийх нь. За тэгэхээр энэ том дугуй маань яах вэ гэхээр нугасны маань их бие болох юм байгаа шүү. Их бие. За үүний дараа энэ дундын дугуйгаараа бид нар яах вэ гэхээр хоёрыг олж авах юм байна. За энэ маань болохоор нэг нь бол яах вэ? Толгой. Нөгөө нь далавч болох ёстой. За ингээд шар цаасан дээрх маань болчлоо. Хаач яасан блэ? Хаач хэрэгтэй шүү дээ багш нь хаач хэлхээ мартсан байна. За. Хүүхдүүд маань гортогтой байх юм бол бас яах вэ? Гортгоороо хэмжээд хийчих болно тийм ээ. Диаметрээрээ буюу хэмжээгээрээ ялгаатай. Тухай бид нар ажиллаж авах нэ. За ингээд сайхан цусныхаа дагуу сайхан хаачлаад давчна. За энэ том маань юу гэж хэллээ багш нь? Их бие гэж хэлсэн тийм ээ. За нэг том 2 юм яах вэ? Одоо улбар шар цаасаа авч агаад улбар шар цаасан дээрээ бас 3-ыг. За тэгэхээр багш нь дандаа л захлуул тавьж байгаа штэ тийм ээ. Ягаад гэвэл цаасаа яах гэж байгаа вэ? Айл олох хаягдл багтай. Үлдсэн жижиг өөцүүдээ бол эргээд дараагийн өөр бүтээл хийхэд бас яах вэ? Ашиглая гэж бодож байгаа. За тэгэхээр энэ 3 маань бол хараахан багтахгүй юм шиг байна да. За үзээт. Жохон багтахгүй. Тэгэхээр энд нь хавчлаад оруулчих. За ингээд энэ 3-аа бас яах вэ? Хаачлаад авчи. За улбар шараараа бид нэр юу хийнэ гэлээ хөлтүүдээ 2 хөлийн хушуутай хийнэ гэсэн. За ингээд үндсэндээ яах вэ? Бэлэн болох гэж байна те. За одоо эндээс бид нэр яах вэ гэхээр нүдээ за балныхаа толгойг аваад ингээд нэг зурцсан бол бүхсөөр нь яах нь нүдний цагааны зурчи. За тэгээ энэ хоёроо хайчилчих юм бол бид нар хийх ёстой бүх ажиллах ёстой юмнууд маань дуусна тийм ээ. За тэгэхэд харцаасаа чааш нь тавьчихнаа. Дахиад зөндөө бол юм хэрэглэх төгчрээ. За цагаан арай жижиг авъя гэж бодвол зурсан юуныхаа дотуур нь ажиллаж гаар тийм ээ. Дагуулаа дотуур нь ажиллаж гаар. Ер нь бол яг зүгээр хар балаар зураад штрикээр цагаанаа зурсан ч бас болно шүү хөлтүүдээ. Хаачлах нь төвхтэй санагдах юм эсвэл хэцүү байвал бас тийм амархан аргаар яг шийдэж болно шүү. За яа хөлтүүдээ. Тэгэхээр ер нь бол бүтээл хийнэ гэдэг бол бүтээл сэтгэлгээгээ яах вүлээ? Хөгжүүлэх шүү дээ. Тэгэхээр заавал багшигаа дуурайгаад хийх ёстой гэсэн зүйл биш тийм ээ. Эцсийн үр дүн маань бүтээл маань л гарах нь бол шүү дээ. За одоо энийг яах вэ гэхээр хөлтүүдээ голоор нугална. За яг ингээд тэнцүүлээд голоор нугалчихна. За ингээд нугасны маань юу гэсэн? Их бие одоо. За энэ толгой болох юм байгаа. За энэ бол далавч болох юм байгаа. За толгой энэ далавчаа бас нугалж өгнө.
Яг тэмцүүг нь олоод нуглаад өгөх юм байгаа. За ингээд ер нь байршлыг харуулъя. За энэ 3 маань ч бас дундуураа ингээд нуглагтана. За тэгэхэд хөл нь дандаа дотгошоогоо дугуй нь ингэж харах юм шиг хөлтүүд. За хэрхэн наагдахыг харуулах гэж байна багш. За гээд хошоо. За нэг ийм байдалтай. Эндээ нүдээ наачих гэсэн үг. За одоо ингээд бүгдийн цавуудаар наачи бүгдээрөө. За хамгийн нэгдүгээр юу яах вэ? Толгоогоо най тийм ээ. За энэ хэсгээ сайхан цавуудж өгөөд цавуудсан дээрээ толгоогоо авчираад наачих нэ. За ингээд сайхан толгоогоо наачлаа. За эндээ бидрүүгээ наах нь. Талавчаа. За ингээд талавчаа сайхан наач. Талавч гэдэг нь тэгтгэр сайхан наачна. Жохон тийшээ байна үгүй юу? За ингээд талавчаа наачна. За одоо энд өшөөгаа наачи. Ингээд нугасныхаа өшөөг наачлаа. Одоо 2 хөлөө наачна. Багш нь хэлсэн тий 2 хөлөө л биевийн рүү юуг нь харуулна гэлээ. Дугуй төрсөн. Дугуй талын биевийн рүү нь харуулад. За ингээд наагаад. За одоо бид 2 мөлцсөн шүү дээ. Юу лээ? Наагаагүй нүд. За нүдээ наалаа. За ингээд бидний нугас гэдэг шоу маань бэлэн боллоо хөлтүүдээ.